Okay, we are live. So, hello everyone. We have a special event today in our Salad Master office here. We have a guest speaker here today. We're going to talk about women's health and women's hormonal balance, which is very, big topic for a lot of women. And Mike's gonna do some pointers on her body, how he's doing the therapy, but also we're gonna talk about some nutrition and some of the tips that women can do on daily basis to help their hormonal balance. So I will let Mike talk in just a second. Let me explain in Mongolian also, okay? So, сайн байцгаана уу. Манай офис дээр өнөөдөр бид нэр эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гормоны балансаа яаж зөв биенийхээ балансыг барих уу, яаж эмэгтэйчүүдийн ямар нэгэн асуудалгүй ялангуяа 35-аас дээш, 45-аас дээш, 50 наснаас дээш эмэгтэйчүүдийн ихэнх нь гормоны асуудалтай, олон төрлийн тийм асуудлууд байгаа учраас энэ топик олон хүнд сонирхолтой байх баха. Тэгээд Майк англиар яриад би монголоор нь орчуулад өгнө. За өнөөдөр ирсэн хүмүүс Майк бас айгүй олон төрлийн мэдээлэл бэлдээд принтлээд авчирсан байгаа. За тэгээ хэрвээ манай офис хаваар явж байгвал манайх Wood-дээр яг O'Hare-ийн хажууд байгаа. Бид нар энэ чинь 8:30 хүртэл бол 8:30-аас 9 хүртэл бол энд бол байж байна. За тэгээ Майкийг би яриулъя. Okay, go ahead, Mike. So what women can do, number one tip, what they can do to improve their hormonal balance. Number one is to maximize the hormone receptors that are from this zone here, from the belly button to halfway down the hamstrings and quads. This zone here contains billions and billions of hormone receptors. It's very similar to an airport. As these hormones come down, they are looking for their zone. The parking gates. To activate these beautiful feminine hormones of sexuality, feminism, and femininity. With the gentle therapies and I know you don't recommend any harsh deep tissue manipulations or any of that kind of stuff, yeah? So it's a very gentle, very gentle touch. Right. Is that right? And it's the repetition of this gentle therapy that basically relaxes the muscles all the way down to the bones. Let me explain that in the Mongolian. So, эмэгтэй хүний гормон биш яг гидсний юу дунд хаваас хөлний гуйны энэ дунд хэсэг хүртэл энэ хэсэг дээр энэ бүх гормоныг нааша цаашаа балансалдаг гормонуудыг зөв чиглэл рүү явуулдаг тэр бүх рецепторууд гэдэг нь хүлээн авахчуд гэх юм уу тэднэр нь бүгд тэр хавцаа байдаг гин. Тийм болохоор энэ рецепторуудыг онгоолгоод онгоцны буудлын дээр яг онгоцнууд буугаад гейтэнд ирдэг шүү дээ. Онгоц болгон гейттэй тийм очих ёстой замтай байдаг. Яг тэрнтэй адилхан гормонууд бас хүний биеийн дээд талаас доошоо очиход яг тэднэр луга зөв зам руугаа орох хэрэгтэй байдаг. Тийм болохоор Майкийн хийдэг энэ эмчилгээ болохоор энэ зоонуудыг нээж өгч гормонуудыг зөв байрлалд нь оруулж өгдөг гэдгээрээ айгүй юу. Тэгээ дээрэс нь Майк бол энэ даралт ерөөсөө айгүй gentle мэдэгдэж байна уу чамд юм? Ерөөсөө мэдэгдэхгүй айгүй gentle, айгүй бага хүч орохгүйгээр айгүй зөөлөн даралтуудаар эднэрийг нээж өгч байгаа гэсэн үг. За тэгээд Майк бас ямар өөр аргууд өдөр тутмын юмд эмэгтэй хүмүүс юу хэрэглүүл зүгээрээ гэдэг бас нэг тэр юунуудыг бас зааж өгнө. Go ahead. So next, what's next? Okay. And as these receptors open, now these billions of receptors activate the mood changes. If you give me that one paper there. Which one? This one? Yeah, that stack. Okay. 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 What these hormone receptors allow the body to do is it involves metabolism,
sex drive, blood, sugar, fertility, and blood pressure. За тийм болохоор энэ эмчилгээг хийснээр тийм үү энэ ямар ач холбогдлого гэдэг даралт одоо чихрийн одоо цусны чихрийн одоо дээшээ доошо хэлбэлцэлт хоол зөв боловсруулалт fertility гэх монголоор юу хөө эмэгтэйчүүдийн одоо тий жирэмсэн болох тий эмэгтэйчүүдийн одоо бүх холбоотой асуудлууд тэр нь бүгдэнд нь нөлөө өгнө гэж байна. So what are you doing? Are you gently just pressing those areas? Is that what you're doing? That's all I'm doing, and it's repetitive stress that these muscles here, these are the largest. So if somebody doesn't have access to you, if they're in a different city or different country, they can actually watch you to do this and ask someone to do these pressure points for them? Absolutely. So it doesn't have to be anything like crazy professional to do that. So No. anybody can actually do this. So their mother, sister, yeah, husband, somebody in their family can do those pressure points for them. So it's a very gentle, yeah? Very gentle. За тийм болохоор одоо Чикагод байдгүй чинь майк дээр ирээд имчилгээ хийлгэж чадахгүй хүмүүс одоо гэрте байгаа хүмүүсүүдээрээ ингээд зөөлөн даралтаар одоо энэ майкийн хийж байгаа шиг ингээд зөөлөн даралтаар ингээд массажлж ингээд гэрте хийж болох юм бэ шүү. Тийм болохоор ихччээ юм уу нөхөрчээ юм уу гэр орондоо байгаа том хүүхдүүд байгвал хүүхдцэн ч бас бол хийж чадах юм л юм байна. Энэ бол тийм амар тийм complicated юм болоо. Tailbone нөгөө юуны tailbone чи монголоор юу гэдэг вэ? Асар сүүл, ахар сүүлэн дээр. So what are you pressing on tailbone right there? It's located the tip of the tailbone. My elbow on that. Тэрэн дээр нь яг юугаа тохоогоо тавиад It's just like taking a walk. тэгээд ингээд зөөл ингээд даралт өгч чинь. Every time the legs, every time when you're walking. Okay. Хүн алхахад энэ Tailbone is going up and down. Ингэж хөдөлдөг гин яг дээшээ доошоо ингэж хөдөл бид нар алхаж явах болгоно ингэж хөдөлдөг гэж. And this is the starting point for red blood cell production in each vertebrae. And each vertebrae all the way to the neck has these formations of blood cells. Тэгээд тэр дотор ч улаан цусны улаан юу хөө? Blood cells юу хөө? Исүү. Улаан ис гэх юм уу? Юу хээ? Cells, red cells. Улаан ис, цусны улаан ис тэндээс эхэлж дээшээ энэ нуруугаараа дамжаад ингээ хүний бие рүү очтгоо гэж байна. Тийм болохоор тэрэн дээр айгуу гой судлалт өгөж тэрэн дээр массаж хийх айгуу чухал юм байна. So that's why you're massaging it with that elbow to release that tension. Right. Well, it's just like taking a walk, and she exercises, I'm sure. Okay, she's in great shape. It's just going to get better. Water retention she has possibly in her arms, or in her stomach or her legs. Тийм болохоор бас биеийн дотор хоримтлагдж байгаа ус бас гадагшлуулахад тэр бас их тусалдаг гинэ. Тийм болохоор хичнээн хүмүүс юу яаж байгаа ч гэсэн дасгал хийж байгаа ч гэсэн хүний биеинд байнга одоо ингээ ус хоримтлагдчихэдэг учраас тэрийг гаргахын тулд тэрэн дээр бас массаж хийх зүгээр гэж байна. За одоо яг хөлний хажуу талаар зөөлхөн даралтаар ингээд явж байна. Энэ бол айгүй зөөлхөн баг юу мэддэхгүй шахуу даралтууд шүү. If and when the tension builds up in here, what happens is these muscles contract, and when these hormones come down, they just bounce off. Тийм болохоор стресстэй үед ууртай, стресстэй үед эмхтэй хүний яг энэ хэсгээр одоо тэр хэсгээр одоо бүх нөгөө юунууд нь ингээд muscle булчин зангираад тэгээд нөгөө гормонууд чинь нөгөө очих газараа очиж чадахгүй нөгөө очихгүйгээр шууд тэндээсээ буцаад байдаг гинэ. Тэгэхээр нөгөө рецепторууд руугаа орж чадахгүй тэр гормонууд чинь очих газараа очиж чадахгүй байна гэсэн. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдийн асуудлууд гормоны имбаланс гэдэг чинь тэрнээс бас үүсэж байгаа гэж. So you again going through gentle
pressure motions. That's right. You're going all around that tailbone. Yeah, right. There's and the pelvic floor. Uh-huh. Pelvic floor rehabilitation too. She's had a couple of children, so the pelvic floor was exercised for her children, and we can gently go into the pelvic floor also. Okay. За ялангуяа хүүхэд гаргасан хүмүүс бол бас яг энэ дээр бас айгүй сайн массаж хийж өгөх хэрэгтэй гэж байна. Нөгөө юуны чи master pelvic floor чи юу хөө? Юуны master? Pelvic floor. Одоо энэ хүүхэд гаргасан хүмүүсүүдийн арцагны сулралт аюух байдаг. Тийм болохоор тэрэн дээр бас зориулж бас массаж хийх бас айгүй чухлаа гэж байна. So by pressing those areas you can also help your pelvic floor. That's right. Yeah. Very true. Turn her over. Okay. За одоо юу яагаад дэше хараад How do you feel? Great. Okay. You should have this like after each one of your children are born. This is the therapy for it. Okay. за одоо дэше хараад хөвтцсэн байна. Okay. So we're working from the belly button. За одоо энэ чи гидсний нөгөө юуны belly button чи монголоор юу вэ? Хүүсний юунаас яг тэр хавцаа массаж хий. To halfway down. Тэгээ гой яг л өвдөгнөөс дээшээ л юм байна. Яг өвдөгнөөс дээшээ тэгээ гидсний энд хэсгээс. This zone has these billions of hormone receptors. Тийм болохоор энэ хавьд дахиад эндээс энэ хүртэл бүх тэр гормонуудыг чи хүлээж авах тэр рецепторууд тэр хүлээ авахчууд нь бүгд тэр хаваар байдаг. Тийм болохоор энэ хаваараа сайн массаж хийж ингэж суллаж өгч тэр гормонууд чинь зөв газарлуудаа орох тэр боломжийг олох хэрэгтэй юм байна. So it's just a very gentle push. Very gentle. We want to release all. Is there any certain points you're going through, or it's just all around, just in that area, concentration in that area? There are a number of trigger points, what we call trigger points in here, where this tension has built up over the years. Okay, and with this gentle release of that tension, these hormone receptors now. Эмэгтэй хүмүүс ялангуяа энэ гэдэс энд гуйны энэ хавцаа айгүйх нөгөө стресс болон юунаас болоод айгүйх нөгөө зангирал их байдаг гэж байна. Тийм болохоор булчин айгүй чангарсан байдаг гэж байна. Тийм болохоор энэ булчингуудыг бүгднийг зөөлөн даралтаар ингэж суллаж өгч тэр одоо гормон орох тэр рецепторуудыг онгойлгож өгөх нь айгүй чухлаа гэж байна. So anybody can really do that at home by themselves. Right? Тийм болохоор өөрснөө та нар гэртээ энэ хүний одоо хийж байгаа яг энэ газар энэ гидсний энэ юунаас хүүснээс доошо гуйны яг энэ өвдөгний дээд хүртэл энэ хэсгийг л ингээд сайн массажлж суллаж өгөх ёстой юм байна. Тийм бол урт талаа бол эмэгтэй хүмүүс өөрснөө бүгдээрээ хийж чадна. Арт талаа яг гэртээ байгаа хүмүүсүүдээрээ зөөлөн юм массажаар ингэж эмчилгээний массаж хийж болох юм биш. За ямар мэдрэмж төрж байна? Гой релакс айгүй гой релакс болж байгаа үстэй тий. Тийм болоо ямар ч өвдөлт энэ дээр байхгүй айгүй зөөлөн даралтууд гэдгийг бити мартаарай. Тийм болоо хүч бол ерөөсөө ийшээ орохгүй байгаа. Хүүхдээр нөгөө Бариулж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байна тий. Тэгээ мань хүн жоохон ийм таталт болон ийм даралтаар ингэж хийгээд байгаа байхгүй энэ массажнуудаа. It's just a gentle repetition over and over. Тийм болоо ерөөсөө давтаал энэ хэсэгтэй л ерөөсөө концентрац хийгээл давтамжаар ингээд өөрийгөө ингээд жоохон ингээд базах маяг жоохон даралт өгөхтэй жоохон ингээд татаж өгөх тийм янзын тийм хөдөлгөөнүүд хийгээд байна. Тийм бол одоо ингээд жижиг юм даралтууд хийж байна.
How often they should do this massage? Every week, every day, when? Once a month? She's in great shape. I would say once a month would be More than enough? depending on her stress levels. Okay. Хэрвээ нэлээд стресстэй ажил төрөл хийдэг бол 7 хоног болгон давтаж хий гэж байна. Хэрвээ нэг тийм стресстэй ажилтай биш, ерөнхийдөө эрүүл мэндийн асуудалгүй тийм хүмүүс бол сард нэг удаа ингэж хийхэд бол болно гэж. But we would also discuss nutrition. So let's talk a little bit about nutrition. So what do you recommend on nutrition side? За тийм болохоор энэ ганцхан массажнаас гадна хоол хүнсээ зөв тохируулж зөв хоол унд идэх айгүй чухлаа гэж байна. Тэгээд өнөөдөр би дараа нь жоохон байж байгаа та нарт хийсэн хоолнуудаа үзүүлнэ. What can you tell about nutrition? Definitely lots of leafy greens. That's your chlorophyll. Тийм болохоор ногоон навчтай ногоонууд аюу хийх навчлаг ногоонууд одоо spinach байна тийм spinach, kale, what else? Asparagus, lettuce, тийм салаатны дандаа байцааны юунууд, cilantro, parsley, onion, Garlic. сонгон, ногоон сонгон, сармис, юу ч юм. Yeah, we had some of this stuff. Тийм болохоор гуанууд бас айгүй чухал гэж байна. Гуа их идэх хэрэгтэй гэж байна. Байцаа. Өнөөдөр би улаан байцаагаар салат хийсэн. Бас улаан байцаатай би дараанд улаан байцаагаар хийсэн нөгөө цайгаа бас хийж үзүүлнэ. What else about nutrition? So a lot of leafy greens, lots of vegetables, yeah? Lemons, limes, and carrots. Тийм болохоор лимон, лайм, ногоон шар лимонууд дээрээс нь луун бас айгүй сайн гэж нэмэгтэйчүүдийн юунд. Also these yellow colored vegetables they produce help with the calcium. Peppers. Тийм болохоор шар чинжүү, ийм шар өнгөтэй ногоонууд, лимон, луун идэр бас нөгөө кальц алдагдахаас бас хамгаалдаг гэж байна. Тийм болохоор өдөр тутмынхаа хоолнд бас тэрийг сайн оруулаарай гэж. What else? What other tips? Good water. What kind of water? You told me about a pinch of salt and lemon, yeah, the alkaline water, not just the plain water, yeah? Sea salt. За тийм болохоор ууж байгаа ус ч бас их чухал. Тийм болохоор зүгээр ингээ фильтртэй заавалчгүй одоо ялангуяа манай Америкт байдаг хүмүүс бол усандаа заавалчгүй фильтртэй ус хэрэглэх хэрэгтэй. Яагад бол манай Америкийн ус бол тийм сайн чанарын бол ус биш. Тийм болохоор юу яг нэг байгалийн устай ойртуулахын тулд яах вэ гэхээр сайн чанарын далайн давс, эсвэл жамц давс, эсвэл одоо нөгөө манай өөр Монгол ямар давснууд байдаг вэ? Жамц давс, далайн давс те, Celtic salt гэдэг бас байдаг. Тиймэрхүү минерал өндөртэй сайн давснуудыг жоохон чимэх усандаа хийгээд дээрээс нь жоохон лимон хийгээд лимонтой тийм давстай тийм ус уугаарай гэж. Зүгээр цагаан ус биш, бас усандаа тийм юу хийж тэр минерал юугээр нь одоо илүү сайн одоо юу яаж ээж тэр ус чинь хүний биеийн дотор ороод одоо шингэний одоо тэр дутагдлыг чинь нөхөж өгнө гэж байна. Тэгээс ямар ч минералгүй ус уугаад бол хүний биеинд ямар ч ач холбогдол байхгүй гэж байна. Тийм бол ганцхан ус биш, усандаа жоохон сайн чанарын минерал өндөртэй жамц давс, далайн давс, Celtic salt гэдэг олон төрлийн сайн төрлийн давснуудаас тэгээ жоохон лимонтой уугаарай гэж байна. Anything else? What about meats and stuff? Улаан махнасаа жоохон татгалзаад аль болохоор загас идэрэ гэж байна. Манай монголчууд одоо улаан махыг иддэг. Тийм болохоор жоохон 7 хоногт ядахтаа улаан махаа 1-2 өдрийн багасгаад тэр бусад өдрүүдэд загас эсвэл цагаан хоол идэрэ гэж шүү. Boiled fish. And What else? lots of berries. Your Berries. Antioxidants. Антиоксидант ихтэй одоо нэрс гүзээлцгэн дандаа юм жижиг нөгөө нэг одоо манайх ч нөгөө үхрийн нүд гээд Монголд бол нэрс үхрийн нүд тиймэрхүү жижиг берринууд айгүй бас антиоксидант ихтэй тэднийг бас одоо яг сезон эхэлсэн байна. Тийм болохоор манайхан тийм юм бас
анхаарч идээрэй гэж. For meats, your organ meats, livers, Тийм болгоо мах идмээр өгвөл дотор мах айгуу сайн гэж байна. Одоо ийлэг те дотор мах. Одоо манай монголчууд бол дотор мах идэх дуртай. Тийм болохоор дотор мах, ийлэг, гидс те дотор махнууд их сайн гэж байна. Илүү нэг улаан махнасаа илүү дотор мах илүү идээрэй. Илүү витамин тэжээл сайтай. and bone broth and bone marrow. Тийм болохоор чөмгний яс чанж ясны шүл гаргаарай гэж байна. Ясны шүл бас сайн уух хэрэгтэй гэж байна. Тийм болохоор манайхан монголчууд бол бүгднийг нь бол манайхан ихэнх нь одоо тийм шүл бол яаж гаргахыг мэдэх бах. So you still concentrating in just in that area still, yeah? You are stretching slow pressure points, yeah? Яг л ерөөсөө эмхтэй хүний яг энэ гидсний энэ дунд талаас гойны энэ дунд тал хүртэл энэ хэсгийг л ерөөсөө сайн массажлж, суллж өгөх хэрэгтэй гэж байна. Би энэ ямар даралт хийгээд байгааг нь үзүүл. Чи өнөөдөр амар сайн унтана. Чи өнөөдөр орой очиод тест нам унтана. Гоё байгаа тест. Би өстө жэтгэвтэй очсон. Тийм. Степ. За чи дараа хинээр хийлэх зав. Чи дараачийн patient. Тийм болохоор ийм аргаар хүмүүс эмэгтэйчүүд маань гэртээ өөрснөө ингэж суллах юм зөөлөн юм массажнууд өөрийнхөө биен дээр урт талдаа бол өөрснөө бид нар бүгдээр хийчин штэ. Арт талыг бол жоохон яг уу бид нар ч гэсэн өөрснөө хийчих л тэ. Тийм болохоор урд арт талдаа гидсний хүүсний доошо дээрээс нь гойны дунд хэсгээс ахуулаад энэ хэсэгтэрээ ерөөс аюу сайн концентрац хийж судлаж өгж сайн ингэж gentle аюу зөөлөн массаж хийж шүү. Тийм болохоор мань хүн бол аюу зүгээр л gentle аюу зөөлөн юм массаж хийгээд байгаа байхгүй. Тийм хүнд тийм айгуу тийм өвдөлт өгсөн ямар ч тийм юу байхгүй. Айгуу зөөлөн. It's the gentle repetition Gentle repetition. opens up all of these receptors. Тийм болохоор олон удаа нэг энэ хэсгийг сайн массажлж өгөх хэрэгтэй гэж байна. Ерөөсөө л олон давталт нэг хэсгээр олон давталт хийж байна. There's another advantage to this also. That as this estrogen levels come into these receptors for breast tissue development, vaginal and vulvar health and function. Тийм болохоор ерөнхийдөө эмэгтэйчүүдийн хөхний ажиллагаа, бүх одоо энэ гормоны ажиллагаа, эстрожен, энэ бүх юунд одоо энэ массаж аягүй чухлаа гэж байна. Тийм болохоор энийг игээрэй гэж байна. The final digestion is here. Тийм болохоор ходоод энд байгаа. Ходоод хоол боловсруулах зам чинь энэ чинь бүгд энд байгаа. From the kidneys Kidneys, and then the colon. Бөөрнөөс нөгөө шулуун бүдүүн нарийн гидс рүү орж байгаа. Тэгээд энэ хэсэг бол аягүй чухлаа гэж. Okay. Now the final digestion and elimination is also in this zone. So that's very, very important to keep the intestines as clean as possible. Тийм болгоо нарийн бүдүүн гидс аль болохоор цэвэрхэн байх аягүй чухал. Тийм болохоор хор гадагшлуулах хамгийн одоо гол процесс чи энэ дотор явагдаж байгаа гэж байна. Тийм болохоор энэ хавийг сайн зөөлөн юм массаж байнга ингэж хийх аягүй чухал шүү гэж. And these female sex hormones influence energy levels, sleep cycle, brain function. Wait, 1 second. Энэ массаж хийснээр биш үү? Эмэгтэй хүний одоо sexual бэлгийн ажиллагаа, дээрээс нь ямар сайн унтах, дээрээс нь what else? Brain function, тархины ажиллагаа, Energy levels, энергийн левел ядарсан байх уу, сэргэлэн цовоо байх уу, яг тэр бүх юмд энэ одоо аюух нөлөөлдгөө гэж байна. sleep cycle, Унтах, сайн унтах, brain function, тархины үйл ажиллагаа, bone health, ясны үйл ажиллагаа, сайн heart health, зүрх, weight management. тэгээ одоо турах, таргалах бас тэрнтэй холбоотой гэж байна. She's going to keep this beautiful body for the rest of her life.
Тийм болохоор эмэгтэй хүмүүс маань гоё гуайлаг, гоё залуу, гоё харагдъя гэвэл энэ массажийг хийх хэрэгтэй гэж байна. And no sugars. Тэгээ хамгийн гол одоо эмэгтэйчүүдэд сануулж байгаа юм бол ерөөсөө чихэр идэж болохгүй. Элсэн чихэртэй, ямар нэгэн чихэртэй, шоколад, бялуу те чихэрлэг юмнуудаасаа татгалзаад тэрний оронд гоё жимсний шүүс одоо би та нарт дараа нь үзүүлнэ ямар шүүснүүд би хийсэн баг. Kids have birthdays, you have avocados and asparagus. Тийм болоо хүүхдүүдийн төрсөн өдөр болгоод шивга идэж болно, авокадо идэж болно, asparagus идэж болно, чихэртэй кек, бялуунаас No cupcakes, no ice cream. ice cream идэж болохгүй л гэж байна. Thank you, mommy. Хүүхдүүдтэй бас чихэр бити идүүлээрэ. Аль болохоор эрүүл одоо юу хооллолт эрүүл юу хийгээрэй л гэж байна. Нараа энэ утсыг бариад би нөгөө галтгоон руу яваад галтгоонд хийсэн юмнуудаа үзүүлэхийг ялсан. За бид нэр өнөөдөр хэдэн гоё хоол хийсэн байгаа. За манай кастомерууд манай офисыг сайн мэдж байгаа. Өнөөдөр бид нэр ийм ногоо олон төрлийн юм ногоотой юм жигэнсэн ногоо ийсэн ямар ч ус хийгээгүй шууд ногоогоор нь ингээд жигэнсэн байгаа. Одоо энийг ингээд чи будаа агшагчин дээр хийж байгаа мó Тийм тий? зүгээр ингээд будаа агшаагчин дээрээ ямар ч ус хийхгүй зүгээр л ногоогоо дээрээс нь давхарлж хийгээл жоохон амтлагч өөрийн чинь дуртай ямар амтлагч вэ давс перцээ хийгээл ингээд ийм гоё амархан 20 минутын дотор ингээд жигэнсэн. 20 минут. За тэгвэл энийг яг одоо яг будаа агшагч дээр яаж хийж Одоо гинөө? юу дээр вэ штэ тий 300 градус дээр эхлээд тавиад температура 300 градус дээр тавиад 300 градус дээр тавьсны дараа 300 градус дээр тавиад тэгээд энэ хонхчин дуурна. Хонх дуураад эхлэхээр хонх дуурсны дараа градуса 200 болгоно. Тэгээ 200 болгоод ерөнхийдөө 5 минутын дотор л дуурна юу чинь. Дахиад оо. Тий, үгүй. Тэгэл 200 болгоод цагаа 15 минут тавиал ингээл ногоо чинь 20 минутын дотор Болоод өөрөө унтарч буюу гэхдээ нөгөө хамгийн гол нь эн чинь бас өөрөө халуунаа хадгалчихдаг байна тий. Тэр 150 градусаар тавьчих юм бол өдрийн 12 цаг энэ хоолж яг халуунаар нь ингээ хадгалаад байж байна. тэр шинж бижилээ хадгалаасаа тий. Жилээр хадгална түлэгдэхгүй ямар ч асуудалгүй яг 150 градусаар тавьчих юм бол халуунаа ингээл бариад байж. Би одоо энэ арга хийж би ч одоо сүүлийн үед нөгөө нэг юу яагаад байгаа нэр энэ ч айгүй боломж юм байна. Өөр автоматар унтарчин тий. Чин нэг мэдгэд мартаад алга болчихдог байгаа тоо. Сайн дүлдэг байгаа. Бид нэр мартаад алга болчих. Дээрээс нь одоо жишээ хүүхд автобуснаас очиод аваад буцаад ирэхэд чинь хоол чи өөрөө унтраад болчихно гэсэн үг. Гоё юм тий. За хоёр дахь хоол болохоор манай электрик бас залгууртай тоогоо байгаа. Электрик скилэ дотор би ийм ногоо ийм green peas, green одоо ногоо вандо тий. ийм загстай хийсэн байгаа. Бас ерөөсөө жигэнсэн ямар ч ус хийгээгүй, ямар ч тос хийгээгүй. Ерөөсөө энэ дээр жоохон нөгөө загсны seasoning, жоохон давс перц хийгээл өөр юм ерөөсөө хийгээгүй. Бас яг адилхан юун дээр 300 градус дээр тавиал хонх дугуурлаа. Энэ хонхчин дугуурлаа. Градуса 200 бол 15 минут. 15 минут цагаараа хавуулаад. Ингээд өстэй янз. Энэ хоёроор одоо би байнга тэгмээр юм байна тий. Би ч одоо би өнөөдөр 2 жуус хийсэн байгаа. Миний стори үздэг хүмүүс бол мэдж байгаа би өдөр болгон жуус хийдэг. Энэ дотор энэ ногоон жуусын дотор би өөрийнхөө гадаа ургадаг минт гуа 2 хийсэн байгаа. Ногоон гуатай минттэй жуус хийсэн байгаа. За энэ болохоор улаан манжинтай, юутай, шивгатай ийм гоё бас нэг 2 жуус хийсэн байна. Тэгэхээр юу вэ гэхээр би яагаад ийм 2 өнгөтэй юм хийсэн? Өнгө гэдэг маань витамин. Амт гэдэг маань минерал. Тийм болохоор энэ минерал витаминээ ингээд олон төрлийн өдөрт олон төрлийн өнгөтэй минимум та нар 5-аас 7 өнгөний төрлийн юм идэх юм бол олон төрлийн витамин энэ ногооноос авнаа гэсэн. За өнөөдрийн бидний хийсэн энэ салаад бас адилхан. Энэ олон төрлийн өнгөнүүд байна тийм үү? Энэ дотор улаан байцаа байна, энэ дотор зукини хулуу байгаа. Шар луун байгаа. Силантро исэн түрүүн майк ярьсан байгаа. Силантро ногоон сонгийн идэр бас айгүй эмэгтэйчүүдийн юунд биенээс хор гадагшлуулах детокс хийхэд айгүй сайн гэ хийсэн. Тийм болохоор ахаад энэ салаад маань ийм гоё өнгөлөг байна гэдэг маань бас л минерал витаминээ олон төрлийн янз янзаар яг өөрийнхөө юугаар нь чанараар нь хадгалаад байж байна гэсэн үг.
За би өнөөдөр би миний юу пост дээр үздэг хүмүүс бол мэдж байгаа. Би сая Вьетнам яваад ирсэн. Тэгээ Вьетнам манай салаад мастрын өмнөд Аз Австралийн хурал болсон байгаа. Тэр нь би нэг спа очоод массаж хийхэд надаа энэ цаг хийж өгөөд би тэгээ вау энэ ямар гоё юм бэ би энийг очоод офис дээр хүмүүст хийж өгьегээд энэ маань ерөөсөө улаан байцааны навчийг ингээд айгүй зөөлөн гал дээр буцалгаад улаан байцаа болон жинжер тий. гаатай ийм Манайх нь цагаангаа гэж нэрлэдэг тий. энэ айгүй гоё ийм нэгдүгээр ийм гоё өнгөтэй. Дээрээс нь энэний маань амт айгүй гоё зөөлөн. Дээрээс нь Ямар ашигтай байна? энэ anti-inflammatory одоо Юу гэсэн үг нөгөө өрөвслийн эсрэг гэсэн. өрөвслийн эсрэг тийм үү? Өрөвслийн эсрэг. Дээрээс нь энэ purple өнгө чинь тийм үү? Антиоксидант тийм үү? Тэгэхээр энэ улаан байцаанд байдаг энэ одоо шин хэмжээлийг бас ингээд юу яагаад нэгдүгээр гидсээ чинь гоё цэвэрлж өгнө. Гидснээс чинь биенээс чинь хор гадагшлуулна гэсэн. Тийм болохоор энэ цаг манайхан хийгээд уугаад үзээрэй. Ямар ч кофеин байхгүй natural гоё ийм гоё эрүүл цай байш шүү. Би нэг Вьетнам цай явахдаа тэр миний олцсон тэр спа массажны газар ийм цай хийж өгөөд би уугаад энийг өстө нэр офис дээр хүмүүс хийж үзүүлэе гэж бодоод хийсэн. Жинжер буюу одоо цагаангаа. За одоо ингээд гарахтаа ийм гоё Тийм юм. болохоор пари идэр хийсэн ч гэсэн энийг ингээд хийгээд Тийм ээ тий. жоохон хааны бас хийгээд хэрвээ жоохон чихэрлэг болгомоор байвал зүгийн бал юм уу эсвэл агаве сироп ч юм уу тий. Бас зарим нэг нь лемон халиад бууж болох юм. Лемон хийж болно. Лемон ч бас уур юу штэ тий. Тийм нэг часан. Антиоктидантс би тий бас Тийм болоо энийг та нар бас Detox юунд ордог байгаа шүү. Detox хийгээд үзээрэй. Ийм гоё цай өнөд би бас Вьетнамд явахдаа сурсан. Тэгээ манайх бас энийг хийж үзээд гэртээ хийгээд үзээрэй гэж. За салаад мастерт ороод ажилласан цагаас эхлээд ээний маань үргэлж тийм ээ одоо хүмүүст хэрэгтэй хамгийн хялбар хямд богинохон хугацаанд яавал тийм эрүүл байх вэ гэдэг бүх тийм рецепенүүдээ өөрийнхөө жоруудыг ингээд харангуугаар хуваалцдаг байгаа. Тэгэхээр энэ Эдвардсын пэйжийг дагдаг хүмүүс бол мэдж байгаа. Дагаагүй мэдээгүй улсууд нь бас дагаад тэр 30 минутын дотор тийм ээ ямар хурдан хоол болгож авдаг, ямар хурдан юу хийж болдог тэр гайхамшигтай жоруудаас нь судлаарай. Одоо болохоор эмэгтэйчүүд маань тийм ээ урдын айдал нөгөө Монгол хоол шиг тийм хүнд хоолуудыг хийгээд ингээд бас эрүүл мэндэ ингээд хохироод байхаа бас аль болох зайлс идэг болчихсон. Нас их тий бид нэр ингээд нас ахтарсан яг бидний аль болох ингээд баг хоол өөрөө ирэхгүй ингээд баг хоол идэх юм эсвэл бол юм жоохон хоол иддэг болчихсон. Тэгээд шимт хижээлтэй хоолыг бол эргэлхийлдэг болсон. Тэгэхээр энэ төр бол үнэхээр шимт хижээ сайтай. Би бол одоо сая ганцхан ширхэг цаагасны жоохон ногоо юм хүм ээжтэй. Одоо би бүр пүүл болсон. Тэгээд бүр үнэхээр ингэж дүрчгээд одоо ингэ цаашаа орохгүй ингэ сууж байна. Өнөөдөр бас манай 10 сарын промо нэмсэн хүмүүс юун дээр байгаа дээр лайв байгаа дээр үзүүлчихье. Манай 10 сарын промод ийм 4 тогооны промо гарсан байгаа. Манай ийм 10 инч хайруулын тавг манай 4 кварт гэдэг маань 3.8 литрийн ийм жижиг дунд зэргийн гоё жижиг шүлний тавг. Яста хөөрхөн тий. Яста хөөрхөн тавг байгаа. Дээрс нь манай одоо хамгийн popular одоо 5 кварт 4.7 литрийн ийм wok байгаа. Энэ дотор ордог бас жигнүүр байдаг. Жигнүүртэй нь бас авч болно. Манайх жигнүүр нь бас байгаа. За тэгээ манай энэ одоо хамгийн сүүл гарсан манай 80 жилийн ойд зориулсан авто гэдэг энэ тогоо байгаа. Энэ маань 5.5 литр орохоор тойрог нэлээд томч бай. 6-аас юм гуляш, ногоотой хуурга, цөөвөн, хуушуур, муушуур те бүх төрлийн хоол энэ чинь шүлтэй хоол хийж болно. Харин тийм тий цайхан Хавиргатай яснуудаа ингээд хийгээд шүл гаргаад шүлтэй хоол хийж болно. Ийм сэтэг бас авч болно. Энэ сэтэг маань одоо жишээлбэл ингээ махаа ингээ шарчиж болно. энэ дотор орж ирэх юм. Тий, энэ дотор ордог. Энэ манай шүлний 10 квартал бас орно. Манай электрик скелет дотор бас. Бас энэ юун дээр бижм вок дээр одоо энэ сетэн дээр одоо ашиглаж байгаа хгүй яг энэ дээр орж болж байгаа хгүй одоо хараарай. Тэгээд одоо энэ дээр ингээл яаж ч тийм үү бууж жигэнж болж байна. Хэрвээ нөгөө цуванга тийм махан дээр нь жигэнэхгүй тусдан жигэндэг усуд бол бас ингээд жигэнчиж болох нь байна. Тэгээ энэ маань энэ ингээд хөрх орч байгаа. Хоёуланд нь орно. Орчиж байгаа юм байна энэ вакуум. Тэгэхээр надад бол энэ бол маш их таалагдсан. Би бол одоо энийг ерөөсөө яг аавна. Энэ ерөөсөө яг л миний бүх хүсэл болсон тогоо байгаа. Энд дээр бүх юм хийгдэнэ. Тэгээд одоо нэмээд танах дахиад хэлэхэд энэ бежин вокыг яаж ашиглалтыг мэдэн шүү дээ. Эдгээр гол онцлог нь юу вэ гэхээр энэ доороо юм хомбуртай байгаа байхгүй юу? А энэ болохоор тий. Энэ болохоор
нөгөө цовин юм Шүл чийж болно, цовин чийж болно, цай чийж болно, цай чийж. Гэхдээ хамгийн гоё юм нь юу гэхээр одоо манайхан тийм ээ бас ингээд чөлөө цагаа ингээд зөв цаг өнгөрүүлэх дуртай болсон тийм ээ. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр одоо ингээд хөдөө авч явах айгүй тохиромжтой. Ягаад тэгэхээр энэ нь хомбор учраас энэ маань одоо тулхан дээр эсвэл зүгээр дургуун чулуун дээр юун дээр шамаагүй ингээд ажиллаж болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь надад бол маш их таадагддаг. Суур нь айгүй жижиг. Тий, суурны хомбор учраас дээрээс нь юм их хурдан болдог. Гал айгүй баг галаад айгүй том тоогоо ингээ халаачиж байгаа байхгүй. Энэ доктор ерөнхийдөө нэг 7-8 хүний хоол бол Тэгээ одоо үнийн хувьд хэд агаад байгаа лээ. Үнэн маань стайх гай тийм үү? Ингээ нийлээд энэ сарын маань промо дээр нэг 2300 2200 эдтэй байгаа. Тэгээд такс нэмэгдээд ерөө манай зээлээр авах юм бол Америкт байгаа хүмүүс манай энийг зээлээр авч болно. Сарын төлбөр нь ойролцоогоор нэг 65-аас 70 долларын хавцаа байгаа. Тэгээд ингээд манай юун дээр офис дээр ирээд өөрснөө бариад үзэж болно, ирээд харж үзэж болно. Дээрэс нь манай энэ офис дээр ирээд үнэн хичээллүүдэд суугаарай. Бид нар яг ийм хоолны мэдлэг одоо эрүүл хоол гэж юу байдгийг, яавал эрүүл хоолоос носоо шимт хичээлээ зөв авдгийг те. Бүх одоо энэ мэдээллүүдийг бид нар харамгүй одоо ингээд 7 хоног болгон манай энэ офис дээр ингээд хичээл ордог. Тэгээ манай энэ мэдээллүүдээс одоо яаж одоо эрүүл хоол гэдэг нь юу байдгийг, яаж энийг одоо шимт хичээлтэй эрүүл хоол амархан гэртээ хийж болох уу аргачлалуудыг бид нар ингээ бүгднийг зааж өгдөг байгаа. За тэгээ манай офис дээр ирээрээ. Энэ English speaker, let me just do a quick English speaking thing. Before that би нэг юм хэлэх тийм. Одоо энэ сет бол үнэхээр тийм ээ яг ингээд үнэнч тэр тийм ээ тоогооны жижиг хөвч гэсэн яг боломжтой байгаа байхгүй. Тэгээ бидний нэг юу гэхээр одоо бид нар чи энийг ингээд өөртөө яг хэрглэж үзээгүй ч юм уу ямар юм мэдэхгүй учраас ингээд үнийг сонсчоод үнэтэй гэдэг. Өнөөдөр $2100 болвол 2200 тийм ээ $2200 болвол яг үннийг хэлэхэд энэ сетний хувьд бол үнэхээр юм баг хамгийн олзуурхуштай үн байна. Би одоо энийг баярлаа. Ийм гоё юуг ингээд бас ингээд гаргаад ирсэн сетийг гаргаад ирсэнд би баярлж байна. Тэгээд би та нарт хэлэх гээд байгаа юм маань юу гэхээр юм баггүй. Харамч хүн юмыг ямарваа нэг юмд 1000 дахин илүү үн төлдөг гэдэг тийм үү. Тэгвэл ийм тоогоо 2100-аар аваад та насан туршдаа үрдийн гэр бүлтэй хэрэглээд эрүүл мэндэд хөрөнгө оруулалтаа зогсохоос гадна та нараас хойш та нарын үр хүүхдүүд чи өвлж аваад энийг ингээ хэрэглэх болцоотой бахны. За ямарваа нэгэн эвдрэх гарлаа гэхэд тийм үү. Одоо хувь хүний өөрийн зориудын биш тийм тохиолдол гарлаа гэхэд салаад мастер дээр өөртөө авчираад энийг бас асуулж болдог байгаа. Гэхдээ энэ тоогоо үнэхээр эвдэрдэггүй маш сайн. Би бол одоо зөндөө олон төлж ийсэн. Тэгэхэд яг л 10 минут өвтэйгээл гаргаад ирэхэд ингээд цэвэрхнээрээ байж идэг. Ийм үнэхээр сайхан Тийм болохоор ингээд эд байгаа шүү. бид нар энэ нөгөө юу яагаад одоо ингээ манай бариулнууд маань бүгд ингээ авагддаг. Тий. Бүгдэндээ ордог ба. юм шиг харагдаад байж магадгүй. Тий, яг үнэ. Бүгд ингээ бариултайгаа ирнэ, бариул нь ингээ авагдана. Бүх юуруугаа орно тийм ээ. Юуруугаа бүгдээрээ адилхан тоогоонууд маань бүгдээрээ адилхан бариултай. Гэхдээ мэдээж тусдаа бүгдээрээ Өөрийн гэсэн бариултаа ирнэ. Бариултаа ирнэ. Гэхдээ галтайгоо нь энэ хоёр байхад бол ерөнхийдөө хангалттай 4 тоогоо чинь дөрүүлэнгийн бариултаа болох. Бусдыг нь зүгээр хадгалаас ер нь хадгалт шургуулгаас гардаг юм дөө. Тий. За Ийм гоё промо явуулж байгаа манайхан ирээд үзээд хараад манай хоолны хичээлд суугаад манай одоо энэ бизнесийн бас нэг юм юу вэ гэхээр бид нар хүн одоо ийм үнэтэй юм авахаасаа өмнө байрч харж үзэж амсаж тэр бүх тэр юуг нь өгчөөж education хийжээж хичээлийн хийж үзэж хоол идэх мөн эрүүл хоол авах боловсролыг олгож байгаа. Боловсролыг олгож ээж бид нэр энэ тоогоо зардгаа. Тэгэхээр маяг шууд одоо ингээд зархаасаа илүү яг энэ одоо яагаад юу юм яадгийн гэдгийг бүгдийг зааж өгдөг шүү гэдгээрээ манайх айгу онцлогтой гэсэн үг. Окей. За. Өөр одоо юм байхгүй. So if you our English speaker, if you are interested, we offer free cooking classes and free tasting presentations, so you are welcome to come to our office and taste our food and touch it and smell it and do everything before you make the purchase. These are our specials for the October, so you can see there are 4 pieces. It's our 12-inch alto, this is our 5-quart wok, this is our 4-quart mezzo, and a 10-inch skillet. So these are the special package that we are offering in this month, and for pricing and financing options, it's around $65–70 per month,
payment, and you have an investment for lifetime. All our products are lifetime warranty, so come over, come and do our tasting presentations, come and taste it, touch it, feel it, and get a good education about nutrition also at the same time. And if you are interested, you can make a purchase with us. So you are all welcome and join our next class. Every Friday this month on October, we are hosting a special wellness classes every Friday at 7 p.m. Thank you, and we'll see you again next week. I think this is going up on Facebook or Und